Сүүлийн үед нам дотроо нэлээдгүй хагаралтай зөрчилдөөнтэй байсан хөдөлмөрийн үндэсний намтай холбоотой бас нэгэн мэдээлэл гараад байна. Тодорхойлбол өнөөдөр хөдөлмөрийн үндэсний намын төв орооны ээлжид хурлуулж намын дарга улсын хурлын гишүүн Ганбаатарыг албан тушаалаас нь огцруулсан талаарх мэдээлэл юм. Зовг шийдвэрийг гаргасан намын удирдах зөвлөлийн зарим гишүүд хэлэхдээ намын дүрм журмыг удаадаараа зөрчиж намын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зэрэг олон шалтгааны улмаас намын даргаас Ганбаатарыг чөлөөлөө өгөх мэдээлэл өгч байгаа юм а. Хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий найрын бичгийн дарга Дорж хаанд өөрийн хүслээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн учраас түүнийг албан ёсоор үүрэгт ажиллаас нь огцруулж оронд нь ганц толгойг хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий найрын бичгийн дарга томилох шийдвэрийг гаргасан юм а. Тус намын ерөнхий найрын бичгийн даргаас нь Дорж хаанд манай нам Монгол улсад институт болгох дүрм журмаас ахиж ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй ёс зүйтэй нам юм. Өнөөдрийн хурлаар намынхаа дүрм журмын дагуу холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээх асуудлыг хэлэлцлээ. Энэ хуралдаанаар намын дарга Ганбаатарын асуудлыг хэлэлцэж намын албан тушаалаас төдөлзүүлэх шийдвэр гаргалаа гэдгийг хэлж ирсэн юм а. Сая Туурооны гишүүд маань санал нэгтгэгээр шийдлээ. Гарсан асуудал бол Монгол улсын хууль, улс төрийн намуудын тухай хуулийг зөрчсөн асуудал байсан. Үүнийг бол хариуцлагын эрхээ ороо яг журмынхаа хүрээнд хуулийн өрөөнд шийдсэн. Монгол улсад хууль хэрэгждэг юм бол, дүрм хэрэгждэг юм бол өнөөдрийн болсон хурал болон гишүүдийн дэмжлэг шийдвэрүүд бүгд хүчин төгөлдөртөө. Хүн нам хүн нэртэй боловч нэг хүнээс хамааралтай байхыг хизээч хүсэхгүй. Зарчмаа бариад яг дүрмээ бариад явахыг л эрхэмлэнэ. Үүнтэй энэ зорилгын төлөө зарчмын төлөө бид тууштай тэмцэх болно. Харин хөдөлмөрийн үндэсний намын дарга Ганбаатарыг үүрэгт ажиллаас нь албан ёсоор чөлөөлсөн гэх мэдээллийг тус намын зарим гишүүд үүсгэсээр байгаа. Тодорхойлбол хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Алтан гэрэлтэй утсаар холбогдож асуухад энэ бол ташаа мэдээлэл байна. Манай намын дүрм намын даргаыг мэдээллийн төв байгууллага буюу намын төв хороо намын төв хороогоор хилцэж шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Хөдөлмөрийн үндэсний намын төв хороо гэдэг нь ардчилсан намын үндэсний зөвлөдөх хороо Монгол Ардын намын баг хуралдаад ижилхэн зүйл юм а. Өмнөх их хурлаараа манай нам төв хорооны гишүүдэд 56 оны бүрэлдэхүүнтэй байхаар шийдвэрлсэн. Өнөөдөр намын төв хорооны гишүүдийн 10 хүн хуралдаад найдлаг намын даргаар сонгосон гэх мэдээлэлд тараагаад байна. Ер нь бол Ганбаатар огцроогүй намын төв хорооны гишүүд өнөөдөр сургалт семинартай байгаа. Маргааш хурлаа албан ёсоор хийн, өөрөөр хэлбэл маргааш хуралдах намын төв хорооны хуралдаанаар олонхын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд болсон маргаанд мэтгэлцээнд цэг тавих юм. Асуудлын гол нь хэн намын дарга ерөнхий найрын бичгийн дарга болохоос илүү хөдөлмөрийн үндэсний нам, улс төрийн намын тухай хууль болон намын дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж хууль ёсны шийдвэр гаргах ёстой. Гэтэл цөөн хэдэн нөхөд маань хөдөлмөрийн үндэсний намын мянган гишүүдийн сонголтыг үл хүндэтгсэн шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Маргааш төв хорооны гишүүдийн олонх асуудлыг яаж шийдснээс дараагийн арга хэмжээг авна гэдэг хариултыг өгсөн юм а. Ямар ч тач хөдөлмөрийн үндэсний намынхын метр дотооддоо нэлээдгүй зөрчилдөөн бужигнаатай байгаа нь өнөөдөр болоод өнгөрсөнд болж өнгөрсөн үйл явдлуудаас тодхон харагдаад байгаа. Улсын хурлын ээлжид сонгуул болоход 3 сарын хугацаа үлдээд байгаа энэ цаг үед энэ метр нам доторх хөнжилтөө хөлөөж ийцэж байгаа нь тус намын иргэдэд муугар нөлөөлөх нь дамжиггүй зэ.